админ студ 78 дээр ирчээд байж байна. Тэгэхээр өнөөдөр студ 78-ийнхаа үүсгэн байгуулсан Сумын азартаагаа хамт мейкапын талаар ярилцаад байна. Тэгээд мөн веган амьдралын хэм маягийн маягтай хүмүүс ямархуу гоо сайхны бүтээгдэхүүнүүд сонгосон хэрэгтэй вэ гэдэг зөвлөгөөг та бүхэндээ хүргэх болно. Мөн онлайн мейкап сургалтаараа ямархуу зүйлсийг заах вэ гэдэг талаар бид хоёр та бүхэнд мэдээлэл хүргэх болно. За, шинэ 7 өдрийн мэнд. За, баярлалаа. Та надад шинэ 7 өдрийн. За, тэгэхээр Сумка манаас веган амьдралын хэм маягтай мэргэжлийн артист, мейкап артист, мөн стилист хүн байна. Тэгэхээр яагаад веган амьдралын хэм маягийг сонгосон бэ ер нь? За энэ бол ер нь бол маш олон төрлийн шалтгаантай. Веган гэдэг бол ерөөд бол байгалийн дандаа гаралтай хүн хэрэглэнэ гэсэн үг болчих жоохгүй. Хүн өөрөө ер нь нөгөө байгалийн амтан. Тийм учраас хамгийн зөв зохицдог юм байна гэдэг бол дандаа байгалийн гэдэг. Тэгэхээр ерөөд одоо арьс гоо сайхан тий өвдөө өсөж бүх юм ч гэсэн яг хамгийн тохирдог бүтээгдэхүүн бол байгалийн бүтээгдэхүүн байдаг байхгүй. Одоо нахаа шууч цэрган ч юм уу тий яг иймэрхүү яг жимээс ургамлууд нь хамгийн сайн үрдүүдтэй байдаг. Тийм учраас тэрний арьсыг чийшүүлэх хөндлөжүүлэх тий хэрэгтэй pH-ийг өгчих юм уу тийм гэсэн үг байхгүй. Одоо хэдэн жил веган болж байна? За одоо баг 10 жил болж байна. Нэг мэдсэн жил явцсан байлээ. Веган амьдралын хэм маяг чи өөрөө айгүй асар том гоё. Одоо амар амгалан амьдралыг эхлэл гэж байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр одоо нөгөө манай групп веган хүмүүс ингээд төлрүүлсэн групп байгаа. Тэгэхээр тухайн хүмүүс маань өөрөө одоо амьтан дээр туршилт хийсэн ч юм уу, амьтны тодорхой хэмжээний жижиг нэг орц орсон жишээсэн веган хүн гэдэг утгаараа тэрийг хэрэглэхээс татгалздаг байгаа. Тэгэхээр веган амьдралын хэм маягтай хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ? Ямар бүтээгдэхүүн хэрэглүүл зүгээр вэ ер нь? За Монголд бол сүүлийн үед бол бас веган айгу хүчээ авч байгаа. Тэ ер нь бол дэлхийн нийтээрээ ер нь жоохон энэ тахал махал гарснаас өсвөлээд ер нь жоохон веган амьдралын хэм маягаар айгу шилжиж байгаа. Тэгээд дээр нь тэрийг дагаад том брэндүүд тий гоо сайхны ч байх хувцсны ч брэндүүд ер нь бол амтан дээр туршилт хийхгүй амтны юм хөдөлгөхгүй ч гэдэг юм уу. Ер нь иймэрхүү хувиралт айгу хийгээд байгаа. Тийм учраас жишээлбэл сошиал бүх юм хөгжсөн үед интернетээр нэг төрөл бүрийн яг юм веган бүтээгдэхүүнүүд тасрах байгаа. Тэр Монголд ч гэсэн нэлээд ер нь зарагдчихж байгаа. За тэгэл жишээлбэл кора мора гэл ер нь төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд тасрах байгаа. Тийм. Харьцангуй бол веган амьдралтай хүмүүст бол сонголтоос арай юм шүү дээ. Тэгээ манай монголчууд албан амар болоод тийм юмнууд айгүй хөгжөөд байгаа. Хоол идэх юмнууд нь ч гэсэн бас хаашаа бүх юм айгүй гоё л да. Одоо энэ тийм зүгээр ресторанд ороход веган тий вегетариан тусдаа бүр менютэй болсон байх жишээ нь. Тэгэхээр айгүй энэ үрдүнтэй байгаа байхгүй юу? Айгүй тийм амар хэлбэр болоод байгаа энэ амьдралын юм байна бол. Тэгэхээр нэг тийм төрдөл хүмүүс веган гэхэл вау тэр хөөхтэй юу идэх яах вэ юу ч юм уу тий хэцүү юм шүү гэл. Тэгэл ерөөсөө тийм асуудал проблем бол ерөөсөө байхгүй. Тэгээд айгүй амар easy болсон. Тэгээд зүгээр л ном супермаркетуудад ингээл веган бүтээгдэхүүнүүд нь байна гэж байгаа тий. Тэгээд зарим нь жишээлбэл дэлгүүрүүдээс нэг веган бүтээгдэхүүнүүд гоо сайхны бүтээгдэхүүнүүд айгүй зардаг болсон. Сүүлийн үед нэг хендмейд айгүй болсон шүү дээ. Тэгэл кристалл веган кристалл гэж бас гоо сайхны бүтээгдэхүүн гарсан. Ер нь тийм тэгэхээр айгүй боломжтой. Нэг тийм хүндцэн юм байхгүй. Яг гэрте байгаа хүмүүс маань бол өөртөө гоо сайхныхаа юмнуудыг хийгээд айгүй тийм болсон тийм. Яг завгүй ажлын хажуугаар тийм хийгээд явах боломжгүй хүмүүс маань өөрөө ямар гоо сайхны бүтээгдэхүүнүүд гэхлээр кора мара гэдэг айгүй боломжтой байдаг юм байна. Тэгэхээр та бүхэн маань өөртөө асуух зүйл байвал асуугаад яваарай гэж. Гадны бүтээгдэхүүн гэх юм бол миний сүүлийн үед бол хэрэгжилж байгаа кора, ревоктин гэдэг энэ бол бүр үнэхээр сайн. Тийм тэгээ гаднах бүр ингээд савлаа бодолд нь хүртэл бүр ингээд айгүй анхаарсан. Тэр байгаль дэлтэй эргээд байгальтай асар урдна шингээд алга болчихдог. Тийм. Тэгэхээр бүр айгүй гоё. Хүн өөрийнхөө нөгөө хэрэгжилж байгаа юмнийхөө орчнолоо бүх юм мэддэг байх шиг бол хамгийн гоё нэг юм аюулгүй. Тэгээ амар юм гоё сэтгэл амралцдаг. Ерөөсөө нөгөө за энэ чинь тэгчих болоо хашил өгөх болоо яах бол их болж өөрөөсөө санаасан байхгүй. Тэг ер нь бол хүн хамгийн сайн тохирдог юм угаасаа байгалийн их зүйлээдэг. Тэр нь өөрөө эргээд арсан дэндээ шингэж тижэл өгөх юм ч гэсэн харьцангуй илүү байдаг.
дээр нь арьсаа чигшүүлээд эргээд тэрийг нэг балансын бариад одоо алтхаас нь хүртэл аягүй сайн сэргийж өгч байдаг гэсэн. Монголд ч н одоо нэг анс чицран адарчин бол маш сайн ургадаг шүү дээ. Хамгийн сайн угаасаа арьсан чингэж өдр бол одоо чицраны тас өдр байгаа аахгүй хоош өдр бол хамгийн бест. Тэгвэл гоо бест комент тий. Тэгэхээр яг манай ч гэсэн Монголд орохгүй. Гэрэл корог аваад байгаа. За өнөөдрийн лайвтаа хамт байсан баярлалаа. Удахгүй онлайн сургалтаараа уулзцгаая.